чадна гэж би бодож байгаа. За эхний өдөр бараг зүрх калапа хаагдах шахаж тэр нүд харанхуулаад амьсгаад авчтаал цус амтагдаал явчлаа. Зүгээр хөвтмээр санагдаал маш хүнд байсан. За энэ хідээс хоцорч болохгүй шүү л гэл ингээл хурд аваад гүйж хэлээ. Сайн байцгаана уу? 40 настай хүн 18 шиг өндөр өсөрч чадах уу? Челленжийг 365 хоногийн хугацаанд эхлүүлсэн. Бас энэ хүндхэн 7 хоног буюу бэлтгэлтэй 7 хоног өнгөрж байна. Ингээд хамгийн эхний өдөр бэлтгэл хийж чадна гэдэг өглөө эртлэн бослоо. Өглөө эртлэн босоод гүйлээ. За ёстой үнэхээр амтан боллоо. Баг-багаар өөрийгөө дасахгүй болохгүй гэж маш олон хүмүүсийн комент надад ирлээ. За эхний өдөр бараг зүрх калапа хаагдах шахаж тэр нүд харанхуулаад амьсгаад авчтаал цус амтагдаал явчлаа. За ингээд эхний өдрөө нэлээд эрчимтэй явж байгаад энэ 7 хоног бүтэн ерөнхийдөө ажил руугаач гадуур ажил амжуулсан ч дандаа алхаж яваад орой ирээ дахиад гүгээ тасглаа хэлээ. За ингээд эхний өдрийн постыг өөрийнхөө Instagram дээр орууллаа. За Instagram дээр оруулсан маш олон хүмүүсийн зөвлөгөө ирж байна. Баг-багаар дасгах, эхлээ сунгалтын дасглаа хий. За уушигныхаа багтаамжийг сайжруулад амьсгаагаа задлаа эхний ээлжинд гэж байна. Багш нарын зөвлөгөө ёсоор эхний 1 сар ерөөсөө огт жимэнд явхаа болоод шууд амьсгаад задлах дасгал руу орё гэж шийдлээ. За ингээ 2 дахь өглөө мөн л бас босоод ирлээ. За өөрийнхөө Facebook, Instagram-аар өдөр болгоныхоо хийсэн бичлэгүүдээ бүгдийг монтажлаад орой бол оруулж байгаа. За ингээд ялгаагүй өнгөрсөн 7 хоног бол өглөө эрт босоороо сэрээрээ гэдэг бичлэг онцондоо алтартай болж байгаа шиг байна. Ингээд оройныхоо дасгалыг хийгээд явж байлаа. Хаяада ажил дээр ингээд сунаж байгаа. Гэвч эхний 2 өдрийн дараа гарын яг энэ артлын булчин, за хөлийн шил болон гуйны булчин бол булраад болстой амар байлаа. Ингээд хувцаач өмсч чадахгүйсэн. Харин 7 хоногийн төгсгөлд бол гар бол одоо ямар ч асуудалгүй өвчнгөө болцсон ингээд сайхан болцсон явж байна. За ингээд 3 дахь өдрийг онцлие. 3 дахь өдөр хамгийн анхны болиолын секцэнд очих байлаа. За ингээд 1-р сургууль дээр болиолын секцэнд явсан. За намайг 1-р сургуульд бас болиолын секцэндээ явуулах боломжоор хангасан сургуулийн удирдлагууд мөн бас орхоо өгчтэй баярлалаа гэж хэлээ. За болиолын секцэнд явсан чинь за амьсгаа бол одоо өстой айгуу дээр. За ингээд үнэхээр ингээд бас л цус амтагдаал унахгаал зүгээр хөвтмээр санагдаал маш хүнд байсан. За ингээд болиолынхоо олигтой харилцаж чадлаггүй тэр өдрийг дуусгаад 4 дахь өдрийнхөө бас дасгалыг эхлүүллээ. За 4 дахь өдрөөс бас би хөөхөн хөнгөрөөд бас гайгүй сайхан болцсон байлаа. За ингээд 5 дахь өдөр эхэллээ. 5 дахь өдрийн өглөө болиолын секцтэй байсан чинь сэрүүлгээ буруу тавиад 5 цагт сэрүүлэг тавьсан чинь 1-ээс 4-ийн хооронд 5 цагт гээд 5 дахь өдрөө чеклээгөө 5 цаг 40 минут гэж босоод тэгээ өөрийгөө шийтгээд 10 минут өглөө болгон гүйдэг болвол 15 минут гүйгээд ингээд сонголтын дасгалуудаа хийлээ. За өчигдөр хагасаа өдөр байсан. Өглөө 5 цагаас босоод болиолын секцэнд явсаа. За үнэхээр гоё байлаа. Үнэхээр өөрөөрөө айгүй бахархлаа. Одоо 16-7 хүүхдүүдтэй хурд аваад гүүгээд хараагаад за болиолынхоо дасгал, сонголтын дасгал харилцаад ингээд явсан чинь эцэг цуцх нь харьцангуй бага. Бүр ингээд цус амтагдаг юм байхгүй. За ингээд дээшээ хараад тэнийгээ твтмээр юм бодогдох нь бага ингээд. За энэ хідээс хоцорч болохгүй шүү л гэл ингээд хурд аваад гүйж илээ. За ингээд болиолынхоо довтлогоо хийж үзлээ. За үсрэлт бол их хэцүү. Үсрээ шууд шилдний шүрмэс татаад за тэгээ бөмбөгөн доороо ороод байна. Падаж хийх гэж бас хөгийн тарилаа. За үсрэлттэй падаачаа ямар ч байсан тэгээд нэг хийлээ. Ингээд өглөө шинэ 7 хоногийн эхэнд үтсэн чинь миний жин 95.2 кг байсан. Харин яг дасгал хийж яг энэ челленжийг эхлүүлэхээс өмнө буюу 2-7 хоногийн өмнө үзэхэд миний жин 97.1 кг байсан чинь сая яг дасгал хийгээд эхлээд жингээ үтсэн чинь миний жин 93.9 кг лөө 93.2 кг болцсон байлаа. Би бүр өстой шоконд орж байна. 7 хоногийн хугацаанд өглөө босч гүүгээд, орой гүүгээд, сонголтын дасгал хийгээд 2 өдөр болиолын секцэнд яваад хоолоо зөв хооллолт гээд сахар, цагаан гурлан юм хэрэглэхгүй, цагаан будаа идэхгүй ингээд явцсан чинь 3 кг ямар ч хассан байна. Гиз мэц бол хөнгөрцөн байна. Тэгэхээр энэ байдлаараа ихээр 4-7 хоногийн дараа буюу 1 сарын дараа би дунджаар нэг 10-аад кг хасчих юм шиг байна. Би чи 10 жилд байхдаа 75 кг байсан. Өөрийнхөө 10 жилийнхээ зургийг харсан чинь бүр ингээд шөвийсэн туранхай хөвгөл харагдчихлээ. Тэгэхээр
нэг 80 хавцаа байвал зүгээр юм болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр яг энэ жилдээ ингэж явчаад энэ сарда жингээ хасчаад тэгээд эх сараас бол шууд жим рүү хөлний тасглаа хий. За тэгээ гарын булчин сайжруулахгүй бол гар дээр сүнэж чаддгүй. За өчигдөр манай найз одоо журмын нөхөр улсын хурлын гишүүн Очирбат бас фит гоё биетэй залуу байхгүй. Манай нэг Монгол хөдөлгөөний манай залуучуудын уулзалт болсон чинь лавга хоёулаа хамтдаа сунайх уу гэж хэлээ. Би ч одоо гар мар булгарцаа үсрээд нэг 15 гар дээрээ сунайж байна. Тэгэхээр яаж очроотойгоо хамт мөр зэрэгцгөө. Очроо найз энийг үзэж байгаа бол хоёулаа би нэг 50 гар дээр хөнхөө сунайдаг болчоод хоёулаа хамтдаа сунай шүү гэж бас хэлмээр байна. За ингээд 40 настай миний үеийн найзууд 40 гарч байгаа найзууд лавга хоёулаа хамтдаа нэгдъя гэдэг хүсэлтүүдийг бас тавьж ялээ. Та хэдтэйгээ нэгдэхэд хизээл бол хизээ. Иймээс бүгдөө гоё сэтгэлээ ялан дийлээд хамт ороод ирээрээ. Бүгдөө бичлэгээ шеэрлий, хамтдаа заал авдаг болъё гэж та хэдтэй хэлмээр байна. За ингээ өчигдөр үсрээд үтсэн, торны цаана доороос үсрээд үтсэн. Яг уу анх бол нэг доороос юм зуураад байдаг байсан бол одоо бас ч гэж гайгүй. Ингээд нэг хөрх өсөрчээд байлээ. Тэгэхээр ямар ч байсан би тэр голцооноос сагсан бөмбөгийн шийдний голцооноос барьдаг болохын тулд 1 жил хичээн чадна гэж би бодож байгаа. Магадгүй хөдөө хээр аяллаар явсан ч тэр гадагшаа явсан ч тэр за хаанч байсан ерөн зүгээр өглөөдөө гүгээд өдөр нь бас зөв хооллолтоо хийгээд оройдоо бас дасгал сургуультаа хийгээд ингээ яваад хахад болох байх. Аажмаар өсрэлтийн дасгал руугаа орж байгаа. За ингээд нас бол тоо гэдгийг зүгээр харуулахыг хүсэж байгаа. Мэдээж би физиологийн хувьд өвдөг 18 шиг тийм бүх бат чанар алдагдсан л байгаах. Гэхдээ гайгүй аажмаар дасгалаа хий. Ямар ч байсан хүмүүсийн зөвлөгөөгөөр бас өвдгөвч заавал зүгээрээ энийгээ чангалаарай. Шагаа их амархан болтордог шүү гэж байгаа. За муу ярд. Хамгаалтуудыг сайн хийгэрэй л гэж байгаа. Тэр болгоныг ямар ч байсан хийгээд явна. За тэгээд надад үнтэй зөвлөгөө өгсөн одоо Мобисийн волейболын тэнхимийн эрхлэгч Наран Туяа багштай, за Гавьяа Тамирчин Уран чимэг багштай, Болдоо багштай нийт хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж давхар хэлье. Ер нь альва зүйл эхлэл нь 51% гэж байдаг. Би 51% хийцэн шүү, эхэлцэн. Одоо үлдсэн 49% шантрахгүй явчихад л болчихж байгаа юм. Эхний 7 хоног тунд ажгүй. За тэгээд сэрээрээ босоороо гэж та хэдийгээ дандаа уриалаад өдөр болгоо ингэнэ. Надад гоё сэтгэлийн урам өгж дэмжиж яваарай. Бас тэгээ хамтдаа байгаарай гэж хэлмээр байна. Ирэх сараас ууланд алхалтыг эхлүүлнэ. Ууланд хамтдаа цөмөр алхацгаан шүү гэж хэлмээр байна. За тэгээд дуртай спортоо барьсан. Дуртай спортоо хичээллээд, волейболоор хичээллээд дараагийн 7 хоногийн сүүлийн дугаар дээр уулзцаая. Миний YouTube-ыг subscribe дарж, за мөн бас миний доогуур гарч байгаа Instagram, Facebook-ыг та бүхэн манд дагаарай гэж хүсэж байна. За баяртай. Шинэ 7 хоногт нь бүгдэнд нь амжилт хүсье. Спортлог байцгаая.